Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэн 4 хүүхдийн ээж Он түүний нууц амраг гэх нутгийн иргэн Цэтэй бүлэглэн 2024 оны 9-р сарын 6-ны өдөр өөрийн 17 жил ханилсан нөхөр Бэгийн ундаанд хулганы шингэн ор хийж 9-р сарын 7-нд архинд нь хүнсний зориулалтаа уугс ус хийж уулгасан. Мөн 2024 оны 9-р сарын 11-ээс 24-ний өдрийн хооронд нөхөр Бэг Увс аймгийн нэгдсэн эмнэлэг твтэн эмчлүүлэхэд нь сахиураар хамт байхдаа тарианы шингэнд нь хүнсний зориулалтаа уугс ус хийж түүнийг алхахыг завцсан гэх гэмт хэрэг толбогджээ. Нууц амргийн холбоотой гих Цэн Отой үйлдэлээрээ санаатай нэгдэж бүлэглэн түүний нөхөр Бэг хордуулж алах зорилгоор аймгийн төвөөс хулганы шингэн хор хүнсний зориулалтаа уугс ус авчирж өгсөн. Бэг эмнэлэг твтэн эмчлүүлж байхад нь хийж буй шингэн тарианд нь уугс ус хийхийг зөвлөж хүн алахыг завдсан гэж буруутгагджээ. Нөхөр нь эхнэрээ өөр хүнтэй болсныг 2023 оноос гадарлсан ч тайван хүлээж авчээ. Нөхөр Б хэлэхдээ 2023 оны хавар намайг сумын төвөөс ирэхэд багын найз Цэ манайд байсан. Маргааш нь эхнэрээсээ ямар учраас Цэ намайг байхгүйд ирсэн юм гэж асуухад бид хоёр унтсан дахин тэгээхгүй гэд өнгөрсөн. Дараа нь би Цэгээс энэ тухай асуухад уучлаарай ганцхан удаа тэгсэн гэж хэлсэн. Тэрнээс хойш Цэ урдын адил орж гарсаар тэдний харилцаа улам гүнзгийрсэн байх. 2023 оны намар намайг гэрийн гадаа мотоциклээ янзлаад сууж байхад эхнэрийн утас дуугарсан, Цэ залгасан байсан. Эхнэр намайг хониндоо явсан гэж бодоод утсаа чанга яригч дээр нь тавиад ярьсан. Тэр үед Цэ танай нөхрийг алмаар байна. Хулганы хор өгөөд алчхыг гэхэд эхнэр манай хүн юмны амтыг сайн мэддэг яаж өгч болдог юм гэд уцаа тасалсан. Би тэр дорн гэрт орж хин намайг ална гэд байгаа юм гэхэд эхнэр би олон жил ханилчаад юу гэж тэгдэг юм гэд намайг татаж үнссэн. Би бичиг үсэг мэдэхгүй, утсаар мессеж бичиж уншиж чадахгүй тул эхнэрээ өөр хүнтэй харьцаж байсан гэдгийг мэдэх боломжгүй гэсэн байна. 2024 оны намраас нөхрийн бие муудаж хамраас нь цус гарч аймгийн эмнэлэгт хэвтээ тэндээсээ хотод цэргийн төв эмнэлэгт иржээ. Эмнэлгийн зүгээс өвчтөн 2024 оны 10 дугаар сарын 8-нд хэвтэн эмчлүүлж хордлох тайлах, цус бүлэгнэлтийн алдагдлыг засах, цус багталтыг эмчлэх, эрхтний системийг хамгаалах эмийн эмчилгээ хийлгэсэн. Хулганы хор уусан хүний цусны бүлэгнэл алдагдаж, богино хугацаанд хурц цус алдалтанд орж, амиа алдах өндөр эсдэлтэй. Өвчтний хамраас их хэмжээний цус алдснаас бие нь хүндэрч хэрвээ дээд чатны эмнэлгийн тусламж хурдан аваагүй бол амиа алдах байсан гэсэн юм. Энэ хэрэг нь нууц амраг гих Цэгийн хайхрамжгүй байдлаас болж илэрчээ. Тэрээр хэргийн төлөвлөгөөний талаар тодорхой бичсэн мессенжер чаттай гар утсаа хамаатны хүүхэдтэй өгсөн. Хүүхэд гар утсыг нь ухаж байгаад уг чатыг олж уншаад эцэг эхтэй хэлжээ. Харин тэд хохирогчийн хамаатнуудад дуулгасан байна. 2024 оны 9-р сарын 24-нд охин гар утсаар хэрэгтэн Цэ нарын чат руу орж нөхрийнхөө тарианд уугс ус ундаанд нь хулганы хор хийсэн тухай мэдээллийг олж мэджээ. Үүний дараа хамаатнууд нь хохирогч Бэгийн гэрч шалгалт хийж Фанта нэртэй савнд хөрөн өнгийн шингэн оёдлын машины дэргэд уугс ус гэсэн бичгтээ шилтэй зүйлийг олсон байна. Хэрэг явдал ингэж илэрсэн ч эхнэр нь нөхрөө алахыг завцснаа хүлээгээгүй. Би хулганы хор гэд байгаа зүйлийг нөхөртөө өгөөгүй. Асгаад хайчихсан. Ямар ч байсан миний 4 хүүхдийн аав шүү дээ. Сүүлд давж ирсэн Фанта кола гэд 2 ундааны колог нь бүгд хувааж уусан. Энэ хүн л тэр бүхнийг надад авчирч өгсөн. Би хулганы хор гэж ямар зүйл байдгийг мэдэхгүй. Манайх наалддаг хулганы хор хэрэгэлдэг. Намайг анх бэр болж ирж байхад л манай нөхрийн хамраас цус гойждаг байсан. 2 жилийн өмнө эмнэг дааганд өшгөлүүлээд түүнээс болоод даралт нь ихсэж үе хамраас нь цус гардаг болсон гэж мэдүүлжээ. Тус хэргийн шүүх хурал энэ оны 2 дугаар сарын 14-ний өдөр болсон бөгөөд дараах шийдвэрийг гаргасан байна. 36 настай эмэгтэй Ог эрүүгийн хэргийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-11 заасан хүний алах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завдсан гин буруутай тооцож 13 жилийн хорих ял. 39 настай эрэгтэй Цэг мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-11 заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завдсан гин буруутай тооцож 12 жилийн хорих ял оноож шийдвэрлсэн байна. Анхан болон дав заалдах шатны шүүгдэгч нарт хууль заасан хэмжээний дотор 13 болон 12 жилийн хугацаагаар хорих ял тус шийдгсэн боловч хохирогчийн биед гэмтэл тогтоогдоогүй буюу хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодиттой хохирол учраагүйгээс гадна шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн байдал
анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, хүнийг алах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Од 10 жилийн хугацаагаар хорих ял, Цэд 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан өөрчлөлт болжээ.